Сайн байцгаана уу? За халгаан цай бэлдэх аргыг оруулъя. Халгаан цайг бэлдэхэд бол маш амархан байдаг. За хамгийн гол нь халгаа гэдэг бол ерөөсөө энэ үе мөчний асуудалтай хүмүүст бол маш тохиромжтой ийм байгалийн гаралтай маш сайхан ургамал байж байгаа. За энэ ургамалд маань флавоноид, каротиноид, за полифенол гэдэг ийм үржлийн эсрэг үйлчлэгээтэй нийтлүүд байдгаасаа гадна за үе мөчний асуудалтай хүмүүст хэрэгтэй нөгөө витамин D, К, за мөн төмөр, кальц, магний гэдэг ийм эрдэс бодисууд байдаг. Тийм болохоор энэ халгаан тусыг нөгөө түрхэж бид нэр үе мөчнийхөө үр өсөл өвдөлтийг бууруулахаасаа гадна бас дотроосоо ингээд ууж явах юм бол бас үр өсөл за тэр өвчин маань ингээ багасч яадаг. Тэг хэрэгтэй аминдын эрдэс бодисуудаа бас авна гэсэн. За миний хувьд бол ингээ халгаагаа хавар те нөгөө юу 4-5 сарын үед ингээд түүгээд за тэгээ бүр сайхан хатаагаад за ингээ бүр нунтаглаад нөгөө ууранд хийгээд нунтаглаад ингээ авчдаг өрүүлээд за тэгээд энийгээ одоо ингээд хэргэлдэг байж байгаа тосоо хийдэг цайгаа хийдэг. За одоо тэгээд маш амархан за энэ нөгөө үрүүлсэн нунтагнаасаа за ерөөс ингээд нэг халбагыг л ийм сайхан үрүүлчихсэн юм нунтаг. За цайнд бол ийм нунтаг байх тусмаа бүр сайн маш сайхан нарийн ширхтэй байх тусмаа. За тэгээ ийм цайныхаа нөгөө аягандаа хийдэг. За ийм шүүлтүртэй ийм цайны аягнууд байдаг шүү дээ. За энэндээ ингээ хийчихдээ. За ингээд нөгөө ус уцалганд би усаа буцалгачихсан байж байгаа. За та нар маань ус уцалгачтанд усаа буцалгаад тэгээд нөгөө уур нь намдаа те ингээд сайхан болсныхан дараа хит бүр амар буцалж яахт нь тийм авч хийж болохгүй. Ер нь бол ийм буцалж яахт нь буцалсан ус нь шууд ингээд буцалж яахт нь хийхээр нөгөө энэ тухайн энэ одоо халгааны нөгөө хэрэгтэй тэр аминдын эрдэс бодисууд нь бас алга болдоо. Тийм болохоор аль болох усныхаа уурыг цайхан дараад за нэгсэндээ температурыг буулгаад гэсэн. Ингээд сайндаа хийнэ. За ингээд дээрээс нь ингээд таглаад ингээд орчихно. За ингээд нэг 15 минутны дараа сайхан хар ногоон өнгөтэй болчихсон байж идэг. Ингээд сайхан идэвшүүлээл ингээд л уучдаг байж байгаа. За тэг хамгийн гол нь уухтаас болгоомжтой авах хэрэгтэй. Өдөрт бол 1-2 аягаас илүү ууж болохгүй. За тэгээд нэг 3 өдөр уусан бол 2 хоног амардаг ч юм уу. Эсвэл 7 өдөр уучгаад нэг 3 хоног амраад тийяхаа 7 өдөр уугаад ингээ 3 хоног амраад гих мэтлэнгээр ингэж явах хэрэгтэй шүү. Тэр үргэлжлүүлээд уугаад иж болохгүй. Энэ маань шээс хөөдөг гэд маш их бас олон бас сөрөг талууд бас байдаг. Тийм болохоор та нар маань болгоомжтой уух хэрэгтэй шүү.